Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жил, Монгол хурандаа нийгэмлэг байгуулагдсны 20 жилийн ойд зориулан бүтээлээ. Улс орон орчин тогтнолын үндэс нь тусгаар тогтнол. Харин тусгаар тогтнолын баталгаа нь зэвсэгт хүчин, цэрэг, эрс юм. Энэ бол нэг байгууллагын түүх биш. Энэ бол эх орондоо тангар өргөсөн, байгуулсан гавья, бахархах түүхтэй хурандаа нарын хамтын замнал, хамтын түүх юм. 1936 он Монгол улсад орчин үеийн цэргийн зохион байгуулалт бүрэлдэн тогтож, сахилгават, мэдлэг чадвар, удирдан манлайлах ур чадварыг эрхэмлсэн офицерийн тогтолцоо бий болсон нь хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн түүхийн эхлэл байлаа. Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжны 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тэг 6 дугаар тушаалаар цэргийн явдлын яамны хилцээний дарга зундун жандсан доорвын дашцэвэг нарт хурандаа цолыг олгосон нь Монгол улсад хурандаа цол олгосны 90 жилийн түүхийн эхлэл байлаа. 1936 онд зэвсэгт хүчин хил хамгаалах байгууллагын цэргийн албан хаагчдад хурандаа цолыг олгож байсан түүхтэй. Харин 1950 оноос эхлэн цагдаагийн албан хаагчдад 1964 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхэн баримт бий. 35 жилийн дараа буюу 1971 онд онцгой байдлын байгууллагын албан хаагчдад хурандаа хэмээх эрхэм цолыг олгож эхэлсэн байдаг. Энд өгүүлэх түүх бол 90 жилийн эрдэм мэдлэг, ёс жудаг, үүрэг хариуцлага, тэсвэр төвчээр нэр төрийн илэрхийлэл юм. Хурандаа гэдэг энэ эрхэм цол бол дэлхийн цол юм байна. Энэ дэлхийн 200 гаруй орноос хурандаа цолгүй улс тун цөөхөн. Хороо дивизээс дээш анги салбар командлаж чадах сургуулийг төгссөн хүн байхгүй. Цэргийн болон хууль сахиулах, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын их өндөр түвшинд бэлтгэгдсэн улсууд. Хурандаа гэдэг бол зөвхөн албан тушаалын шат төдийхнөр хязгаарлаж үл болно. Олон жилийн хариуцлага, шийдвэр бүрийн цаадах хүний хувь заяа, асуудал бүрийг ойлгож сурсан төлөвшлийн үр дүн юм. Цэргийн алба хүнийг дэвчээртэй болгодог бол хурандаа цол хүнийг хариуцлагатай болгодог. 90 жилийн түүхийн хугацаанд хурандаа цолтон дотроос Монгол улсын Баатар Дамчаагийн Дэмбэрэл, Шагдрын Гонгор, Лодонгийн Дандар, Дүгрийн Нянтай сүрэн, Пунцгийн Чогдон, Пунцгийн Шагдар сүрэн нарын баатрууд төрөн гарсан байна. Мөн Монгол улсын хөдөлмөрийн баатар Даржаагийн Бямба, Майдаржавын Ганзүрэг, Батманнинбуугийн Батэрдэн, Одмогийн Балжинэм нарын алдар гавьяатнуудаар игнэгээ тэлжээ. Олон түмэндээ хүндлэгдсэн домог турандаа Гунчгийн Бумцэнд, Жамцын Жамсран, Санжийн Рэнцэн хорлоогээд ажил үйлс алдар гавьяагаараа мөнхөрсөн хурандаа нар олон бий. Тэд туур тусгаар улсын эх орны хил хязгаарыг хамгаалах, дотоод аюулгүй байдлыг сахиулах түүхэн сорилт амаргүй цаг үеүүдэд хариуцлагаас ухралгүй зогсож ирсэн билээ. Ер нь хурандаа цолтой хүн гэдэг бол цэргийн албан хаагчдын толь байх ёстой. Энэ салбартаа бол хамгийн шилдэг удирдагч нар байдаг. Цэрэг эх оронч одоо үзлийг бол биедээ шингээч гсэн хуучирсан цэргийн цамцны ард эх орон гэдэг юм шингээстэй байдаг юм а гэж. Тэгээ энэ бол одоо үнэхээр л багталтай үг. Манай хурандаа нар бол жинхэнэ эх оронч үзлээр одоо хүмүүжиж эх орон гэдэг үзлээр зүрхэн цохилж исэн улсууд. Өнөөдөр ч эх оронд ямар нэгэн одоо аюул занал тулгархад манай хурандаа нар бол хамгийн түрүүнд нэг номерт очиход бэлэн байдаг юм улсууд. 90 жилийн түүх гэдэг бол 3 үе дамсан түүх. Нэгэн үе нь дайн тулгарлалтын хүнд хэцүү цагт эх орноо хамгаалсан. Нөгөө үе нь инх цагт улс орныхоо батлан хамгаалах хууль сахиулах тогтолцоог бэхжүүлсэн.
Өнөө цагт ч цэргийн хүний ур чадвар, сорилт, үүрэг даалгаврыг орчин цагийн технологийн дэвшил, мэдлэг, технологид хослуулан үүргээ гүйцэтгэж байна. Тусгаар улс бүрэлдэн довтсон цаг үеэс нийгэм ховсон өөрчлөгдөж, түүнийг дагаад үзэл баримтлал үнэт зүйлс шинжлэгдсээр ирсэн байдаг. Гэхдээ ямар ч цаг үед төрийн цэргийн албан тушаалтан, дуршлаг үнэт зүйлсээ хадгалж үлдэх ёстой. Энэ нөхцөл шаардлагаар Ахмад үеийн дуршлага, цэргийн ёс зүй, нөхөрлөлийг нэгтгэх зорилгоор 2005 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хөлийн цэргийн хурандаа Чулуунбатын Алтан гэрлийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж 2014 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж хурандаа нарыг алдаршуулах, олон нийтэд чиглэсэн бүтээлч ажлуудыг зохион байгуулсаар ирлээ. Монгол хурандаа нийгэмлэг өдгөө 20 дахь жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлж байна. Нийгэмлэг нь Ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, Ахмад үеийн мэдлэг, оюуны чадвар, ажлын дадлаг туршлагыг дэлгэрүүлэх, дайчин уламжлалыг залуучууд хойч үеийнхэнд өвлүүлэх, улс эх орныхоо бүтээн байгуулах үйлсэд хандуулах, нэгтгэх эрхэм зорилготой юм. Эх орныхоо тусгаар тогтнол бүтээн байгуулалтанд гавьяа байгуулсан хурандаа цолтнуудын дайчин чанар, уламжлалыг алдаршуулан сурталчлах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх үүрэгтэй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм аа. Энэ хугацаанд төвдөн 7 салбар зөвлөлттэй орон нутагта 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн 2 клуб энд хамрагдсан байгаамаа. Монгол хурандаа нийгэмлэг өнгөрснийг хүндэлж, өнөөдрийг хамгаалж, ирээдүйд оюуны гэрэлд үлдээж байгаа нэр төрийн нэгдэл юм. Тиймээс хурандаа цолны үнцэн, ёс чудаг, нэр төрийг хамгаалах, алдаршуулах олон төрлийн ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тодорхойлбол 1936 оноос эхлэн өнөө хүртэл хурандаа цолтонгуудын нэрийг тусгаалan зориулсан самбарт байршуулан алдаршууллаа. Цаашлаад салбар бүрийн хурандаа нарын ажил хөдөлмөрийн түүхийг өгүүлэх цуврал ботуудыг бүтээн гаргаад байна. 1936 оноос хойш нийтдээ 3000 орчим хурандаа нар төрж гарсан. Энэ хурандаа нар бол бүгдээрээ улсын зардлаар суралцж төгсдөг. Олон жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажилласан, ажлын маш өндөр туршлагатай, их өндөр боловсролтой ийм төрийн боловсон хүчингүүд юм аа. Тэгээ эдгээр бол тодорхой хэмжээнд 50-аас 55 наснда чөлөөндөө гардаг. Тийм учраас энэ хурандаа нар цаашдаа чөлөөнд гарснаас хойш улс орондоо өөрийнхөө бүтээл, өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ залуу үедээ хүмүүжүүлж, уламжлуулах, Ахмад үеийнхээ дайчин уламжлалыг олон нийтэд хүртээж, уламжлуулах гэсэн ийм зорилгын үүднээс байгуулагдсан байгууллага юм байна. Тэгээ өнөөдөр 20 дахь жилийнхаа нүрийг ингээд үзэж байна. Өнөөдөр Монгол хурандаа нийгэмдээ байгуулагдсанаас хойш хурандаа нар бол өөрийнхөө шинээр хувцас хийгээд, одон тэмдгэн зүгээд хурандаа нийгэмлэгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ битгий их л улс орон аймаг орондоо бол хамгийн манлайлалтай тэргүүний хүмүүс болж явдаг болсон. Бид хурандаа цолыг авсан эрхэм хүмүүсүүдийг бас алдарчуул, мөнгөчүүлэх, тэдний урд өмнө бас хийсэн бүтээсэндээ үнэлээгүй улсуудыг бол төр засагтаа өргөн мэдүүлж 30 гаруй хүнд бол төрийн одон медалыг бас олголоо. Мөн дүүжлэн яамагийн цэгүүдийн шагналаа авч чадаагүй хурандаа нарч байдаг. Тэдэнд бас энэ шагналыг бол олгоход бол ихээхэн анхаарал тавьж ажилласан. Бидний нэг том хийсэн ажил бол юу гэхээр зэрэг цэцэрлэг хүрээлэнд Монгол хурандаа төглийг байгуулсан. Энэ бол мөнхийн юм. Яагаад ингэж хэлэх болов гэхээр зэрэг ирээдүйн хойч үеийнхэнд хэдэн жилийн дараа энэ цэцэрлэг түрээлэн бол мөнхийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэнд Монгол хурандаа гэдэг ийм сайхан төгөл байж байгаа юм байна. Тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрсдийн дүрм журамтай нийслэл орон нутагт салбар зөвлөлөөдөө байгуулан
хурандаа цолтнуудын түүхэн замнал, алдаргавья, ажлын туршлагыг түгээн дэлгэрүүлсэн өргөн бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага болон цар хүрээгээ тэлжээ. За Монгол хурандаа нийгэмлэг үүсэн байгуулагдсан цагаас хойш гадаад хамтын ажиллагааг ах トゥ одоо айрмуудтай хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх талаар нэлээд санаачлагтай ажиллаж ирсний хамгийн тод жишээ бол Монгол зөвлөлтийн ах トゥ айрмуудын Гамбот одоо найрамдлыг бэхжүүлэх талаар нэлээд одоо дөрвтэй арга хэмжээ явуулж байна. Жил болгон Ялалтын баярыг Оросын холбооны улсын, Бурят улсын нийслэл Улаанбаатар хотод тэмдэглэдэг. Оросын холбооны улсын Бурят улсын ерөнхийлөгч Сэдиновын урилгаар Монгол хурандаа нийгэмлэгийн одоо 45 хүний бүрэлдэхүүнтэй хурандаа нар уг ёслолын арга хэмжээнд бол одоо оролцдог. Энэ бол уламжлал болон яваад ирсэн. Сэдинов ерөнхийлөгч хүлээн авч манай бүх хурандаа нарт Ялалтын баярын 80 жилийн медалаар шагналлаа. Энэ бол одоо түүхэн одоо ач холбогдолтой үйл явдлаа гэж бид одоо бодож явдаг. Орон нутгийн зөвлөлүүд ч үйл ажиллагааны чиглэл бүрээрээ залуу халаа үеийнхэн болоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн эх оронч хүмүүжил, цэргийн хүний ёс жудаг арга туршлагыг таниулсан уулзалт лекцийг зохион байгуулж, эх орноо хөсөн ухамсарыг амьд харилцаагаар дамжуулан өвлүүлж байна. Ер нь хурандаа нийгэмлэг бол нийгэмд одоо чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дотор одоо манай хурандаа нар бол цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх гэсэн сэдвээр Монгол улсын ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл дор 21 аймагт хүүхэд залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бидний бахархал гэсэн сэдвээр одоо лекц бичлэгийн уралдаан зохион байгуулж, эндээсээ шалгарсан одоо лекцүүдээр 21 аймагт одоо лекц уншиж хүүхэд залуучуудтай уулзлаа. Ингээ 21 аймгаар тойроо явж байхад манай хүүхэд залуучууд үнэхээр л одоо энэ эх орн тусгаар тогтнолынхоо төлөө миний өвөг дээдс, миний одоо аав ээж, ах トゥ нар яаж одоо хэрхэн тэмцэж биднэрт энэ эрх чөлөөг өгсөн бэ гэдгийг бол үнэхээр сэтгэл шимтэн одоо сонсож байгаа нь бол сэтгэл сайхан байлаа. Эх орон гэдэг үгийг үгээр ус үйлдэлээр хамгаалж, ёс зүй, сахилгад хариуцлагын жинхэнэ утгыг амьдралаараа харуулж байгаа хүндтэй хүмүүс бол хурандаа нар билээ. Цэргийн хүний ёс зүй, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, залуу офицеруудтайгаа туршлага хуваалцах, нийгэм чиглэсэн ажилд идэвхтэй оролцож, залгамж халаагаа бэлтгэсээр байна. Манай хурандаа нийгэмлэгийнхаа дэрэгт мөрдөсөн алдарнууд клубийнхаас зохион байгуулсан ажлууд бол юуны төрөн хурандаа нарын дунд урлагийн наадам зохион байгууллаа. Манай хурандаа нар бол маш авийн яслаг сайхан хурандаа нар маань урлагийн наадамд амжилттай орж тоглолоо. Одоо бид нар бүгдээрээ чуулгууд, хэлийн цэргийн чуулга, цэргийн чуулга, сүлж чуулгуудынхаа уран бүтээлч нартай, дарга нартай нь уулзаж өөрийнхөө концертуудын талыг зохион байгуулалттай хийгдлээ. Одоо энэний дараа бид нар 2 сарын 20-нд яруу найргийн тэмцээн зохион байгуулахаар болж байгаа. Энэ бол энэ концертын бүх арга хэмжээнүүд маань бол дандаа хурандаагаар угуулсан зохиол бүтээлүүдээ өгж байгаа. Хаян хэрвээ хурандаагийнх, Бадарч хурандаагийнх, Гаавиг хурандаа гэл ерөөдөө хурандаа нар хийсэнээс гадна бусад байгууллагууд байдаг хурандаа нарын маань маш сайхан бүтээлүүд зөндөөх гарч ирсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ ойн арга хэмжээнийхээ хүрээнд хурандаа нарынхаа хийсэн, бүтээсэн, бичсэн зохиолуудаас нь гол төлөв оруулахаар зохион байгуулалттай ажиллаж байгаа. Зэвсэг түчин гэдэг энэ том айл улс эх орноо батлан хамгаалах үйлсийн хамгийн дулуур мэрэгжлийн чадварлаг хүмүүс байдаг. Учир юунд гэвэл одоо зэвсэг түвшний анги салбарууд, төрийн цэргийн байгууллагууд, бусад хууль сахиулах байгууллагуудын бүх мэрэгжлийн төвшөнд байгаа салбар нэгжүүд, цэргийн мэрэгжлийн удирдах байгууллагуудын хэлт салбарын дарга нар бүгд хурандаа цолтой байж идэг. Цэргийн хүний цол гэдэг бол албан тушаалын илэрхийлэл байдаг.
За Монгол хурандаа нийгэмлэгийн цагдаа дотоодын зэргийн салбар зөвлөл нь 2025 онд нийтдээ 20 ажил төлөвлөж хурандаа нийгэмлэгээс зохион байгуулж байгаа ажилд мөн төлөвлөгөөний дагуу биечлэн оролцож салбар зөвлөлөөрөө 25 ондоо хурандаа нийгэмлэгт одоо 25 оны авраг салбар зөвлөл болсон байгаа. За манай салбар зөвлөл нь бол сүүлийн 3 жил Монгол хурандаа нийгэмлэгээс зохион байгуулж байгаа урлаг спортын тэмцээнүүд дараалан төрүүлж цомыг авсан байгаа. Урлаг спортороо манай цагдаа дотоодын зэргийн хурандаа нар бол маш идэвхтэй оролцож ялангуяа хурандаа гэдэг цорныхоо нэр хүндийг өндөр төргөж явж байна гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ардын хувьсгалаар эмхлэн байгуулагдсан Монгол төрийн хууль зохиолох ууган байгууллагууд нэг юм аа. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 300-аад хурандаа цолтон байна. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа цолтнуудаас Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг сайн хамгааж гадаад дотоод өөр гүйцэтгсэн 1939-45 оны дайнуудад орж авсан Ахмад дайчд байдаг нь онцлогтой. Манай салбар зөвлөл нь залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, цэрэг эх оронч үслийг Ахмад дайчдын баатарлаг хөдөлмөрч уламжлал, цэрэг эх оронч үслийг түвээн дэлгэрүүлэх, сурчлан таниулах үйл ажиллагааг олчлон чиглэж ажилладаг. Ажлын үзүүлэлтээр сүүлийн 10 жилд 3 удаа нийгэмлэгийн тэргүүний хамт олноор шалгалж ажиллаж байлаа. Бидний одоо гол анхаарал тавьж явуулж байгаа юм бол одоо орон нутагт байгаа цэргийн одоо цагдаагийн байгууллагуудад as гарсан хурандаа нарыг одоо тэр залуу боловсон хүчнүүдэд уулзуулах, тэдний хар гэртээ уулзуулах, тэдний тогтвор зөвшөлтөд ажиллах, тэднийг одоо ажилдаа дур сонирхолтой болох тал дээр бол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэг мөн цэрэг татлах халагдах үеэр бол цэрэг татж байгаа цэргүүдэд одоо цэргүүдэд бол яриа таниулах хийлгэж сайн одоо албаа хаах юун дээр анхаарах гэдэг тал дээр нь хэлж өгч халагдаж ирж байгаа одоо цэргүүдийг бол бас одоо тэднийг одоо орон нутгад ажлын байр хангалтанд суулжлах гэх мэтийн одоо асуудлуудыг бол нэлээд хийдэг. Мөн өнөө жилийн үед бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар одоо явж байгаа тэрүүн модны одоо хүрээнд бол манай салбар зөвлөл 200 модыг бол одоо багнуурт тарьсан. Монгол цэргийн түүхийг зөвхөн эрлэхийг эрсээр төсөөлж боломгүй. Монголын зэвсэг хүчин шүүх, цагдаа, онцгой байдлын албаны түүхэнд эмэгтэй албан хаагч хурандаа нарын оролцоод тусгайлан тэмдэглэх үйц үн цэнтэй билээ. Хурандаа цолтны игнэнд эмэгтэйчүүд зэрэгцэн алхаад хэдийн 30 жилийг ардаа үджээ. Улс тунхагласны 70 жилийн ойгоор буюу 1994 оны 11-р сарын 24-ний өдөр эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга дэд хурандаа Ролом сүрэнгийн оюун бадам, хорихын төв эмнэлгийн дарга дэд хурандаа дөржийн гэрэл засралт нарт хурандаа цол олгосон нь Монгол улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын түүхэнд эмэгтэй албан хаагчид хурандаа цол олгосон анхны тохиолдол болсон юм. Өнгөрсөн 30 жилийн түүхээс эргээд харахад Монгол улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас 101 эмэгтэй хурандаа төрөн гарсан байна. Монгол хурандаа нийгэмлэг байгууллагад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан цагаас эхлэн нийгэмлэгийн дэргэд хурандаа эмэгтэйчүүд клуб сүүлд өргөтгөн зохион байгуулагчнаар салбар зөвлөл болон одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм аа. За эмэгтэй хурандаа цолтнуудын маань дундаас 2022 онд зэвсэгт хүчний Жинжин штабын сургалт одоо бэлтгэлийн газрын дарга хурандаа ган болдын болорт Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар бригадын генерал одоо цол олгож анх удаа одоо эмэгтэй албан хаагчдын дундаас генерал цолтон төрсөн бас түүхэн үйл явдал гэж бид нар одоо бахархалтайгаар тэмдэглэж явдаг юм аа. За энэ хугацаанд бол зэвсэгт хүчний буюу батлан хамгаалах салбараас 19, хил хамгаалах байгууллагаас 7, онцгой байдлын албанаас 9, тагнуулын байгууллагаас 5, цагдаагийн байгууллагаас 15, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 24, шүүх шинжилгээний байгууллагаас 5, дотоод хэргийн их сургуулиас 11, за төрийн тусгай хамгаалтын газраас
4 эмэгтэй хурандаа цолтон төрсөн гэж. За манай эмэгтэй албаагч хурандаа цолтны дотроос Монгол улсын гавьяат цолтон 5, шинжлэх ухааны доктор 1, эрдмийн зэрэг цолтой 20, профессор Дид профессор 15 төрөн гарсан. За энэ эмэгтэй хурандаа нар маань цуцшгүй хөдөлмөрч, эхийг бүтээгч, за эрэмгий дайчин бусдыг манлайлагч гэдгийг одоо харуулсан бахархалтай баримт гэдгийг бас тэмдэглэлийн илгэхийг хүсэж байна. Халуунаас салгаж бэрхээс няцаагүй нэг тангараг, нэг зорилгын дор үүрэг хариуцлага нэр төртөө биелүүлсээр ирсэн нь Монгол цэргийн түүхэнд онцгой байр суурь эзлэхээс гадна зориг дэвчээр ухааны бодит илэрхийлэл юм. Монгол одоо эмэгтэй албаагчд бол хурандаа цол олгосны 30 жилийн ойг тохиолдуулж Монгол улсад одоо нийт одоо хурандаа цол хүртсэн 99 эмэгтэйгээ алдаршуулах үүднээс бол бид нар одоо Монгол эмэгтэй хурандаа фото зургийн одоо цомог, за энэ одоо альбомыг бол эмэгтгэн гаргасан юм а. Шавнаар цэргүүд нь албаагч нар нь бол тэдний одоо хөдөлмөр бүтээлийг үнэлсэн, ийм одоо дүгнэлт хийсэн, ийм сайхан одоо дурсамжаа одоо тэр хүмүүсийн хурандаа нарынхаа тухай ярьсан ийм одоо бүтээл болсноороо бас их онцлог болсон юм а. Хурандаа цолонд хүрнэ гэдэг бол хүн бүгдний хүсэл байдаг. Гэхдээ хүн болгон хүрч чаддгүй ийм одоо эрхэм цол. Гэтэл бол энэ одоо амаргүй албанд бол эрчүүдтэй мөр зэрэгцэн тэднийхээ одоо нэгэн адил өөрт одоо оногцсон үүргээ нэр төртэйгээр биелүүлж өдгөө хүрсэн одоо эмэгтэй хурандаа нараараа бахархгүй байхын аргагүй юм а. Өргөсөн тангарахтаа үнэнчээр зүтгэж явсан нь энэ одоо эрхэм сайхан цолонд хүрэх одоо ганц одоо боломж одоо байсан юм а гэдгийг бол өнөөдөр бас бахархан хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Ер нь хурандаа нарын түүх гэдэг маань Монгол улсын түүх байгаа. Монгол улсын түүхийг сөхөд үзэх юм бол хурандаагийн түүх. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр зэрэг хурандаа хүний оролцоогүй тийм ажил Монгол улсын хөгжил одоо байдаггүй. Тэр одоо бүтээн байгуулалтанд тэр хөдөө аж ахуйд, тэр улс ардын аж ахуйд, тэр соёлын шинжлэх ухаан, тэр батлан хамгаалах энэ бүх салбарт энэ хурандаа нар одоо гар үе орж байж Монгол улсын хөгжил бол өнөөгийн цэгтээ хүрсэн гэдгийг бол би одоо бахархалтаар хэлнэ. За тэгээд манай хурандаа нар болоод манай хурандаа нийгэмлэгийг дэмжиж байгаа олон сайхан байгууллага байдаг, хөвгөн байдаг, төрийн одоо өндөр байгууллага тухайлбал бол Монгол улсын ерөнхийлөгч засгийн газар яамдын сайдрах нартууд талархаж байгаа илэрхийлье. Монгол хурандаа нийгэмлэг байгуулагдсны 20 жил, Монгол улсад хурандаа толгойлгосны 90 жилийн ойг одоо тохиолдуулан зохион байгуулж байгаа нарах хэмжээнд хүрэлцэн ирсэн болон бидний дэмжиж байгаа та бүхэндээ энэ баярын мэндийг хүргье. Энд өгүүлсэн түүх зөвхөн цаг хугацааны тоо биш. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага тууштай биелүүлсэн итгэл төсвөрийн хэмжүүр юм. Энэ бол нэгэн үеийн амжилт ус. Үеэс үед өвлөгдөх цэргийн хүний ёс суртахууны амьд түүх юм а. Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жил, Монгол хурандаа нийгэмлэг байгуулагдсны 20 жилийн ойд зориулан бүтээлээ.